За нэг campground чи болохоор өөрөө Монголд ирсэн тий? Тий. Одоо тэгээ ямар байна? Тэгээ Монголоо хэр санаж байна? Мэдээж би Монголоо санана. За. Энэ төрсөн болохоор ер нь өөрийгөө Америк гэж боддгоо. За. Ер нь Монгол гэж боддог. Гэтэ бас энэ дээрээ жоохон зарим Монгол юм мартсан байгаа л та. Тэгтээ буцвал хурдан санана. Тий. Одоо яаж ер нь Монгол хүмүүстэй холбоотой байна уу? Монголоор ярьж байна уу? Хаяа ярьж. Хаяа нэг ярьж байна. За, танай campground монголчууд маань хэрэг ярьж байна? Жилд нэг ганц хоёр ярьж байна. Тий. Бүр одоо л нэг хэрэггүй. Одоо тэгээ монголчууд ирэх юм бол урьж байгаа мэдээж ирэх. Тий. За тэгэхээр Чикагод байгаа хамгийн ойрхон Чикагод байгаа маш олон монголчууд байгаа. Тэгээ би энэ газрын энэ хаягийг нь өгчээ. Тэгээ маш олон үйлчлүүлэгчнэр ирэх бах. Мэдээж хэрэг. За тэгээд энэ Америкт ингээд иймэрхүү бизнес хийгээд мэдээж хэрэг Монголд юу гэж бодож байна? Би эсвэл Джейсонтэй ярих хэвээр болоо. Ер нь иймэрхүү төрлийн бизнес Монголд хийвэл ер нь ямар байдаг бол юу гэж бодож байна чи? Сайн мэдэхгүй байна. Харин тийм баг. Тэнд яг хуу зөөр хөдөө гараал майхна барьдаг. Заавал төлөх ёсгүй болохоор. Тийм мөнгө төлөх ёсгүй болохоор. Тий. Би бол Монгол байсан бол ийм газар ирэхгүй. Яагаад? Яа гэвэл голын хажууд очоод. Голын хажууд. Майхна бараал хонно штэ. Одоо чи монголоор ярилгүй ингээ хэр удацсан. Одоо өнөөдөр ингээ бид нар бол ямар ч урилга байхгүй шууд дахиад ороод ирлээ. Хамгийн сүүлд хизээ хинтээ хэр удаа монголоор яриа? Яг хоо хоорондоо дүүнэртэйгээ ярьдаг заримдаа. Аа. Гэр бүлээрээ. Тэрнээс бол Монголынтай яриаг нэлээд бодсон байна. Чигийн нэрээ доотлого ингээ намайг асуудалгүй сайн ойлгож байгаа нэрээ гоё. Өөр ямар хэлээр ярих вэ? Монгол англи тэгээ болоо. Англи хэлээр яриад. Би Испани хэл сурмаар байгаа. Аа. Тий. За тэгээ чамаас одоо өөр чиний мэдхээр ингээ монголоор ярьдаг энэ Америкчууд ер нь хэрэг байд юм бол? За манай гэр бүл байна долуулаа. Аа. Яг Монгол хэдэн гадаад хүн байсан. Монголоор ярьдаг гэхдээ бүр арай бүр цэвэр ярьдаггүй. Цэвэр ярихгүй, таандар шиг ярихгүй. За. Тэгээд нэг иймэрхүү ингээд бизнес хийгээд мундаг юм